За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ за review дээр тэнхлэгний энэ зураасыг за энэ дээр ерөнхийдөө харагчлагаачлан review-ийн цаанаасаа өгөгдсөн тохиргоотой зураас болон энэ тэнхлэгийн тэмдэгт харагдаж байна. За тэгвэл эднийг хэрхэн зураасыг нь болон энэ тойргийн тэмдэгтийг хэрхэн өөрчлөх талаар за өөрт орох болно. За хамгийн түрүүнд зураас за зураасаа за ерөнхийдөө хамгийн түрүүнд хэдүүлээ мэдэх ёстой юм гэвэл за энэ properties дээр харангуут энэ тэнхлэгүүд маань бүгд за ийм 1.4 bubble гэсэн ийм нэршилтэй юу байна одоо ийм type байна. За энийг хэдүүлээ өөрчилжээ. За зүгээр эсвэл би нэг тэнхлэг гээд нэрлэжээ. Тэнхлэг. За тэгэнгүүт энэ тэнхлэг гэсэн одоо энэ type-т маань графикуудыг ерөөхдөө хэдүүл өөрчлөө явна. Энэ дээр юу орж байгааг харцгаая. За ерөнхийдөө бол тэмдэг symbol гэдэг маань энэ p-list-ийн annotation symbol энэ хэсэг маань ерөнхийдөө энэ family маань хамаардаг. За дараагаар нь за энэ маань тэнхлэгийн зураас маань үргэлж авах уу, үргэлж биш авах уу гэдгийг илэрхийлж байгаа. За 1-16 маань бидний мэдээлэл агаачлан зураасын одоо энэ харагдаж байгаа энэ зураасын өргөн. За энэ маань хүмүүс энэ маань болохоор өнгөн. За ямар өнгөөр ялгахаар. За энэ маань энэ юуг илэрхийлж байгаа гэхээр line pattern буюу манайхаар када бид нар line type гэж юм мэдэн дээр үргэлжилсэн зураас тасралтай зураас байх аль нь байхын гэдгийг сонгож өгдөг ба. За ерөнхийдөө энэ маань за энийг томруулаад харчвал за ерөнхийдөө энэ дээр y2 за ингэжүүл та нарт ойлгомжтой байх. За y2-ийн нь эхлэл төгсгөл аль талдаа гарахыг ерөнхийдөө анх зурхад үүсэх вэ? Энэ end 1, энэ end 2. За босоод тэнхлэг дээр бол end 1 нь end 2 нь. За би энэ дээр end 2-ыг чекээр нь үлдээчихье. Ерөнхийдөө түгээмэл ашигладаг нь. За мөн энэ дээр тэнхлэгтэр дарангууд энэ чекийг дарангууд ерөнхийдөө ингээд тэнхлэгээ бас хаана тэмдэгтээ байрлуулах уугаа сонгож болдог байгаа. За manage рүүгээ ороод line pattern за new шинээр үүсгэчихье. За энийг мөн би дараа нь та нарт ойлгох байхгүйднээс за тэнхлэгээ нэр өгчээ. За dash space за энэ маань dash space гэдэг маань юу илэрхийлж байгаа гэхээр за dash гэдэг маань энэ үргэлжлсэн зургаас space dot гэдэг маань цэгээ хэлж байна. За энэ дээр dot space за ингэх мэтчлэн ингээ өгчлөө. За тэнгууд би одоо энэ дээрээ тэнхлэгтэрээ дараад edit type руу ороод энэ түрүүний segment pattern гэдэг рүүгээ орон за түрүүний үүсгэсэн line type буюу энийг үүсгэхэд тэнхлэг маань ингэж харагдаж байна. За одоо энэ хэсгийг юугаар өөрчилцгөөе. Тойргийн тэмдэгэ. За энэ маань line. За annotation symbol дотор харьяалагддаг гэж хэлсэн. За энэ дээр харагчлагаа чинь за энэ circle no head. За ингээд толгойгүй гэд энэ дээр харагчлагаа шинэ хоёр төрлийн family харагдаж байна. За ишигээ ороод edit. За энэ дээр оронгууд за энэ текстэн хэлбэр маань tag label гэж байгаа. За энэ маань label гэдэг маань юу вэ гэхээр name гэсэн параметрыг илэрхийлж байгаа. Параметр гэдэг хичээл маань хамгийн анхны хичээл дээр орсон байгаа. За одоо тэнхлэгийн маань дугаарлалтын нэршлиг name гэдэг маань зааж өгч байгаа. За хэдүүлээ энэ дээрээс юу өөрчлөгдөх вэ гэхээр edit type руугаа орон. За энэ дээр 316 inch гэдэг энэ family маань inch-ээр тэмдэглэдэг байгаа учраас manage рүүгээ орон. За энэ хэмжээсээ миллиметр. Гээ за нэгжээ өөрчиллөө. За edit type руугаа ороод за энийг ячаа. За би тэнхлэгээ 3.5 мм өндөртэйгээр хийе гэж бод. Тэнхлэгийнхаа доторын текстийн өндрийг 3.5-аар хийе гэж бодож байгаа учраас энэ текстийн өндрийг за би нэг арай жоохон сунгачээ та. За ингээд 3.5 гэжээ. За энэ маань текстийн одоо өнгийг сонгож болно. Хар байх уу, юу байх уу гэд. За би хараар нь үлдээчээ өнгөө. За fake гэдэг нь болохоор за энэ тэнхлэгийн дээр харж байгаа энэ цаана энэ reference plane-ийн тасархай зураас энэ харагдахгүй байгааз үргэлж дээр тэнгууд энийг transparent болгочонгууд ерөөхдөө ингэж байгаа. За энийг ерөөхдөө текстэн дээр дараыг таарах учраа тогтоогоод аваарай. За ишигээ орлоо. Фондо сонгоё. За манайх дээр ерөөхдөө SSP манай ашигладаг. За текстийн өндөр за энийхэн багуу. За ингэлээ.
За тойргоо өөрчлөе. За би тойргоо 4.5 бичээ. 3.5-тай текстээс манайх 4.5 ашигладаг болохоор за энэ дээрээс англи дээр юу их вэ гэхээр за зураасан дээр дарангуут энэ маань дишээ харангуут greeted гээд тэнглэгийн толгой гэсэн юм категорид хамаардаг. За тэгтэл би энийг за тэнглээ би улаан болгосон юм чинь бас тойргоо адилхан улаан болгоё гэж хэрвээ та бодож байгаа бол улаан болгоод за энийгээ би ингээ хийсэн ч гэсэн энэ дээр маань энэ тойрог маань улаанаараа хэвээрээ байна. За би энэ circle гэдгийг өөрчилсөн болохоор circle гэдэг маань шууд орчиж байгаа. За тэгэнгүүт энэ дээр яах вэ гэхээр за би энэ дээр юу ирэх вэ гэхээр minutes руугаа ороод object за энэ дээр дарангуйтаа new. За би энийг мөн адил тэнглэг гэжээ. Дараа нь ялгаж ямар параметр хаана үүсгэснээ харахын тулд за энийг мөн адил би улаан гэжээ. За apply. За энэ дээрээ давлаа. Энэ маань энэ дээр улаан байгаа боловч ийшээгээ орохоор хар харагдаад байгаа болохоор би ингэж тусдаа ихэж утга үүсгэсэн. За энэ дээр энийгээ сая би тэнглэг болгочлоо. Ахиалаа тий. За тэнгууд энэ маань юм болоо.